эд хөрөнгө ахуйгаараа нэгдээд эхэлсэн. Тэгэхээр эд хөрөнгө бидний одоо бүлгмийн үйл ажиллагаанд нөлөөлөх бах. Үүнтэй ер нь хэрхэн зүй зохистойгоор цаашдаа харилцаж явах вэ? За энд байгаа улсууд нь бүгд өөрсдөөсөө илүүчилж, өөрсдөөсөө хувь оруулан нэгдсэн үү? Бүгдээрээ бас аврал. Гэтэ энэ дийлэнх юм. За эд гэдгийг та улсууд нь юу гэж өгдөг вэ? Хөрөнгө гэдгийг юу гэж өгдөг вэ тэгвэл? Бусад өрсөн бас мэдээд байхад нь лавлахгүй гэж гомдохгүй тул мэдэж байвал дуугарч болно. Жилээсний баталгаа. Аль нь тэр вэ? Хоёр учиг бидлээ улсан. Ийдтэй. Хөрөнгөтэй. Эд гэдэг нь хэрэгжилж байгаа хөрөнгө гэдэг юм. Илүү хадгалж хураасна. Сан хэлээд байна чи. Хөрөнгө гэдэг нь ямар ч төрөлд хувирж болохоор мөнгөрөөж хувирж болно, эдрөөж хувирж болно. Мөнгөд оны битэн багцлаад хөрөнгө. Төлөв хэлээд байна чи. Миний ухаж байгаагаар буурлаа. Хөрөнгө гэдэг бол бүлгмийн аливаа хувь хүний ч цаашдын үйл ажиллагаанд дэмнэх зорилтоор хөшүүрэгдэх тийм төрлийн одоо зүйлийг гэж ойлгож байгаа. Хөрөнгө, тарганы хөрөнгө, тэр нь өсөж арвижуулах нөөц гэж ойлгож байгаа. За эд гэдэг бол аливаа үеийн үр дүнд үүсч бий болсон. Тэнд хөдөлгөөн бий болж байгаа бол эд гэдэг зүйл яригдах хэрэгтэй гэж бодож байна. Тухайн ахуйг нь дэмнэх зорилттой зүйл гэж бодож байна. За үгүүд бид өөрийн дураар чалчиж болно уу да? За үгүүд бид эд хөрөнгө гэж салгал авсан угаас л үгнээс эд гэдэг нь эдлэгдэж барангддаг. Хөрөнгө гэдэг нь яг үр чиний хэлснээр тарангийн хөрөнгө аятай, тарганы хөрөнгө аятай, айргны эсэх хөрөнгө аятай л үржүүлж, үүнээсээ дасгаж, илүүчилж, үүгээрээ улам арвижуулах тийм хэлбэрт эдийг хэлнэ. Бид тэгж л харддаг. Тийм учраас эхэлж яагаад үүнийг лавлж байна бэ гэхээр та өрсөн за нэг эд дээрээ нэг хөрөнгөөрөө нэг сөлбөлдөж өвөр хормоо халаас нэг болсон байна гэж ухаж байна тийм үү? Тийм ээ. Энэ тохиолдолд энэ нэгтгсэн энэ сан чинь бусад өрсүүд болоо та өрсүүд нь эдээр нэгдвүү хөрөнгө гэж харж нэгдвүү. Хөрөнгө гэж харж нэгдсэн бол бүгдөө бүгд гэж чи найдаж байна тийм үү? За тэгвэл хөрөнгө гэж харж нэгдсэн л бол үүнээс ядахна 3 хаврын хугацаанд элдв хонжоо, элдв ашиг хүртиyon гэх сэдлийг хойш тавих ёстой. яг тийм ээ. Дуулуу. Тэгж чадамгүй бол ердөө үүнээс өнөө нэг багхан зоос аваж эдэндээ зарцуулж идлээд дуусгах юм гэх сэдлийг сан үүсгэгдсэн санд оролцсон бол тэр үрс цааш та нартай алхахгүй. Тэгэхээр энэ үрчхэ энэ ойлголтоо та өрсөд цэвцлэж мухарлах ёстой ихний ярилцанд. Дуулж байна уу? Үүний ард дээр 3 хавар гэдэг нь яагаад 3 гэхээр ихний хавар нь та өрсүүд нь эдээ хөрөнгөө хэрхэн арвижуулах аргаа хайж тэмдчин удаахтан туршин 3-т хаварт нь эндээс л багхан өсөж арвижиж эхэлнэ. Зүүрлвэл нэг үр буллаа тэр соёоллоо дараа хавар нь соёол түүний дараа үндслээ зохиона. Зохиугаа дүүний ар дээр ургана, ургасны ар дээр доолны үр жимс гарах арвижиж байгаа хөрөнгө чинь тэнд харагдана. Тэр үед нь за одоо тэгвэл хэрхэн яаж хуваах вэ гэдгээ
булаацал юу гэх үү, горж юу гэх үү сэтэл тэнд л төрж байх үчигтэй. Ухаж байна. Ухаж байна. Мөнт хэрвээ та нар хөрөнгө нийцүүлжил сан үүсгэж үүгээрээ хөшүүрэгдэж зоос гэх энэ замбын зэвсгийг бий болгоё гэж сэтгэжл байгаа юм бол эхний ээлжинд 3 хаварч байна уу? За болвол үүлийнхэн эхний хөшүүрг эхний зоосон зэвсгээ боддоор атгах хүртлээр алаагүй бавгаан арьс хуваана гихчээ тэр сэтлийг агуулж өрдөөн болохгүй гэдвэ. Гэхдээ дөнгөж хурааж байхдаа дөнгөж сангаан үүтгэж байхдаа хэрхэн хуваарлах вэ? Хонжоотой хишгтэй тохиолдолд бид яах вэ? Хохиролтой үед хэрхэн үрэх үү гэдгийг тохирох ёстой тийм үү? Тийм ээ. Бодвол та нар тохирсон байлгүй дээ. Тохирсон. Тэгвэл юуг нь биднээс лавлах юм? Хонжоотой үед нь хохиролтой үед ингэнэ гэдгийг л тохироод үүндээ бүгд заагаан хэлж зээгийн дуурсчихсан юм бол үүн дээр юудөө өөр харилцаа байлгаж яах гэв. Хөрөнгөтэй болохын цагт яг өмнөх түүхээс харж байхад хүний сэтгэл зүй нэлээд цаараар нөлөөлдөг юм жишээ олно би. Тэгэхээр эндээс урьдчилан сэргийлэх тосож өгөлдөх ийм сургаалыг танд сонсё гэж бодсон юм а. Хизээ нэгэн цагт таны сургаалыг айлдангаа нөгөө хүндээ сануулах юм учиг байна. Бидний үгээр төрий байхгүй юу? За нэгсэн доо тийм ээ. Бид буруу үг хэлбэл буруу төрөйлвэр шүү дээ. За уг нь хэлээд л байна шүү дээ. Хонжоотой үеийг нь хохиролтой үеийг нь. Гэхдээ бид юу гэж зоос гэдгийг хардаг вэ гэвэл хөрөнгийг чинь арилжих ер нь юу гэвэ үнэлэх тэнд нэг хөвөнгө дуусч байсан. Эд гэдгийг арилжиж болох хэлбэрийг хөрөнгө гэдгийг бүх зүйлийг арилжиж болох хэлбэр гэж хэлж байсан тийм үү? Энэ бол бидний үед төлгөөр арилждаг байсан бол энэ замбад үндсэн зэвсэг болох 100 суурал бүгдийг хэмжиж 100 суурал бүгдийг арилжаад байна тийм үү? Тэгэхээр та өрсүүд нь зоос гих зэвсэгтэй болчихсон юм бол ухаж байна уу? Ухаж байна. Дуулаж байна уу? Дуулж байна. Зоос гэдгийнхаа мөн чанарыг тэр зэвсгийг олж авахаас өмнө түүнийг натгаж хөшөөрөгдөж үйл хийхээс өмнө таних ёстой. Өвгөд бид зоос гэдгийг юутай адилхан зүүрж боддог вэ гэхээр сархаттай тэнцүүлж тооцдог. Ухаж байна. Юугаараа тэнцүү вэ гэхээр сархат хэмээх чинь болохын цаг цайхан хаахтай огшоодол хөөрөөдөл баясаадал магадгүй наадал тийм үү? Хэтрээд ирэхийн цаг цархад гээ чинь хүмүүний мөн чанарыг хүмүүний сүнсний гол чанарыг нь илрүүлдэг ундаа. Зоос яг үнтэй адилхан гэж бид хардаг. Та ёрдор өрсүүдийн хилжил байгаа харагддаг замбийнх нь хүмүүнгээ чинь зоостой болчхоор хөрөнгөтэй болчхороо нэвтрлээ гэж энэ үггүй. Нэвтрээд байгаа хэрэг бишээ. Ердөө багхан зоосны хаялганд багхан зоос дагах мэдлийг л түүнд нь хүмүүнийх нь уг сүнснийх нь чанар л илэрч байгаа хэрэг юм да. Тэгэхээр энд бид юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хүмүүнгээ чинь зоостой болохоос өмнө ямар байсан? Зоостой болохоор ямар болохыг нь харьцуулах нь муухан арга нь бол эрүүлдээ ямар ааштай согтуу хүлчүүдээ ямар аштайгаар харьцуулж ухаж нэг болно. Дуулаж байна. Дуулж байна. Зарим өрсүүд нь харахад нэг урсгалгүй нуур айттай тогтун үг хэлэхэд дуулаж байгаа нь мэдэхгүй, гомдож байгаа нь мэдэхгүй, залгиж байгаа нь мэдэхгүй л байдаг. Гэтэл сархад хүртээд хүлчүрхийн айдээ түүнээс илүү арслан бас түүнээс илүү хүчтэн үгүй болдог үг байна тийм үү? Тийм ээ. Тийм өрсүүд цаашдаа зоостой болвол яг л энэ авир нь гарч өөрөөс дордыг хэлж өөрөөс дээтгэхэд өгөх зоосон нь автнаа л гэсэн үг ээ. Хэлбэрхэн шүү дээ. Лав. Юу гэв? Адилхан одоо тэр арх үүж савхлын үедээ ямар ааштай гаргаж ийн.
хөлжсөн үедээ тэр санаа бас ашиг гарна гэсэн юм.